За та бүхэнд өглөөний мэнд хүргье. Жилбэрийн уламжлалд ёсоор мөнгөний бодлого орж ирээд одоо ингээ батлагдах шат руугаа баг ингээ гулсаад гэх юм уу батлагдах шат руугаа л явж байна л да. Тэгэл яригддаг үндсэн сэдвүүд байдаг. Валютын нөөц багаслаа, валютын ханш алдагдлаа, төгрөгийн ханш унлаа, инфляц зорилт түвшингээс давлаа. За тэр мөрийн хөтөлбөрт тусгагдсан сарын 1% хөө мөө одоо бүх зүйл байхгүй боллоо гэж баахан шүүмжлэл яваад яг ингээд гулсаад л батлагддаг зам руугаа л бас ингээд явж байна. Энийний цаана тэгээ тодорхой шалтгаан тодорхой л байгаа. Төр төсөв томроод байгаа. Тэр ийм учраас Монгол банкнд бодлогын орон зай бодлогын хүүгөө нэмэхээс өөр орон зай үндсэндээ байхгүй болчихсон. Тэрийгээ бас яг ил тодж хэлдэггүй. Бодлогын хүн нэмнэ гэдэг нь цаана бизнесүүдэд мөнгө очихгүй гэдэг л ганцхан сигналтай. Нэг ийм л бодлого л яваад одоо батлагдах тал руугаа л явж байна. Эндээс нэг зүүн бол төрөн төсвөн багасаад мөнгөний бодлогын орон зай гараад эндээс бизнесүүд нь энэ улс орноо босгодог. Энэ тогтолцоо энэ улс орнд ч одоо ил тод хэлээд энэ бодлого руугаа явахаас өөр сонголт зам үг нь бол байхгүй шүү дээ. Тэгэхээр эндээс зүгээр нэг асуулт л асуух гэдэг юм л да. Төр томорч байгаагийн цаана төсөв томорч байгаа, төсвийн гадуур зарцуултууд их байгаа. За тэр хөгжлийн банк төрийн өмчт аж ахуй нэгжүүд гэдэг баахан зүйл байдаг. Тэднэр л томроод байгаа. Тэгэхээр энэ төрийн өмчт аж ахуй нэгжүүд дээр байгаа тоо баримтууд банктай холбоотой ганц хоёр тоо асуух гэсэн. Яг нөгөө алдартай хөгжлийн банкн дээр төрийн өмчт аж ахуй нэгжүүдийн хоёр их найд шахууч хөлөө зээлийн нэг мэдээлэл гараад ирсэн. Энийний эргэн төлөлт яг юу болж байгаа вэ? Сая тэр төлөлтийн мэдээнүүд гараад байгаа нь хувийн аж ахуй нэгжүүдийн төлөлтүүд яваад ах шиг байсан. Төрийн өмчт аж ахуй нэгжүүдийн хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт яаж байгаа вэ? Хоёрдугаар гол одоо асуух гэж байгаа зүйл нь энэ төрийн өмчт аж ахуй нэгжүүд алдагдaltaа мөртлөө ашиггүй мөртлөө өрөөгөө зам руу нь оруулах боломж байж болох вэ? Хэдий их найдаар нь зээл авдаг, ямар шийдвэрээр тогтоол шийдвэрээр мэдэхгүй авдаг, авсан шийдвэрээ авсан зээл нь эргэж төлөгддөггүй. Энийний цаан ч дахиад Монгол банкны бодлогын орон зай хомигдож байгааг энэ явсаар өчгч нь бас энд л очиж байгаа шүү дээ. Тэгэхээр нэгдүгээрт нь энэн дээр мэдээлэл өгөөж, хоёрдугаарт нь энэ нүксүүдийг яаж хаах ёстой юм одоо? Цаашид энэ дээр яах ёстой? Би бас нэг санал гаргаад ажлын хэсэгтэр унчих шиг болсон. Ер нь энэ төрийн өмчт аж ахуй нэгжүүдийг үр ашигтай ажиллахад нь Монгол банк ямар хөшүүрэг ашиглаж болох юм? Зөв зүйтэй санхүүжилтийн механизмаар тэжээгдэхэд нь ямар энэ дээр бодлогын ямар өөрчлөлт байж болох юм? Тэгээд саяны мэдээллүүд дээр хариулт өгөөч. Зохицуулалт гишүүний асуултанд хариулъя. Тий, ерөнхийдөө Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн бол одоо ер нь ойролцоогоор нэг 50-аас 55 тэрбум их найдын ийм хэмжээнд ярьж байгаа. Эх жилийн дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ төсөөллийг бид нэг 54-өөс 56 их найд гэдгээр төсөөлөл хийсэн. За эх жилийн төсөв бол 20 их найдаар ингээ яригдж байгаа. Тэгэхээр бол ерөнхийдөө бараг GDP-гийн 40% руу 40-оос илүү хувь руу ингээд очиж байгаа юм юу байгаа. Тэгэхээр бол улсын секторын хэмжээ бол уламжлал ингээд нэмэгдээд байгаа л да. Тэгээд яг банкны секторээс улсын секторт гаргаж байгаа зээлийн хэмжээ бол ерөнхийдөө нийт зээлийнхээ 17% орчим ингээд байдаг. Тэгэхээр бол ер нь яг банкны секторээс бол улсын секторт олгодог зээл нь бол ерөнхийдөө бага байгаа. Тий. За хөгжлийн банкнаас бол одоо хөгжлийн банкны ихэнх дийлэнх зээл нь бол одоо төрийн өмчтэй аж ахуй нэгжид олгосон ийм зээлүүд явж байгаа. Тэгэхээр одоо хөгжлийн банк бол өнөөдөр нэгэнт ингээд энэ зээлийн муу зээлтэй холбоотойгоор нэлээд үйл ажиллагаа нь ингээд доголдсон байгаа. Ялангуяа тэр зээл төлүүлэх үйл ажиллагаан дээр өнөөдөр ингээд хамгийн гол нь анхаараа явж байгаа учраас бол ойрын хугацаанд буюу хөгжлийн банкнаас бол ингэж дахиж энэ улсын сектор руу гаргах зээл бол нэг хэсэгтээ бол гарахгүй байхаа гэсэн ийм төсөөллийг бол бидэд хийгээд бас ингээд явж байгаа. Манай банкны секторээс бол одоо бас улсын секторт олгодог зээл дээр бол бас нэлээд болгоомжтой хандаад эхэлсэн. Ялангуяа энэ үзүүлэлт өөрөө миний саяны дурдсан 17% гэдэг бол өөрөө бас буурч явж байгаа үзүүлэлт байгаа. Хамгийн гол нь цаашид яг тэр бусад төрийн өмчт аж ахуй нэгжүүд очиж байгаа энэ зээлийг зүй зохистой болгох талд нь Монгол банкнаас ямар бодлогын хөшүүрэг ашиглаж болох вэ? Одоо энэ мөнгөний бодлогод магадгүй юу гэж сууж өгөх ёстой вэ гэдэг л асуулттай. Хоёрдугаарт нь дахиад тодруулган тэр 17% гэж байгаа дотор яг энэ арилжааны банкудаас энэ төрийн өмчт аж ахуй нэгжүүдийн хэр зэрэг их зээл авдаг юм. Энэн дээр ямар дүнгууд байгаад энэ дээр одоо найдваргүй найдвартай сайн муу зээл гэдэг үзүүлэлтүүд хэр зэрэг байдаг юм болоо. За зохицуулалт гишүүний асуултанд тодруулъя. Ерөнхийдөө төв банкнаас бол одоо банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт гэдгээр арилжааны банкудтай ингээ хяналт тавиа явдаг.
За арилжааны банкудад тавьж байгаа хяналтнаас хөгжлийн банкнд тавьж байгаа хяналт маань арай өөр. Яг гэвэл хөгжлийн банкны тухай хууль гэдэг тусдаа хуультай. Тэр хуулийн хүрээнд бол ер нь Монгол банкны оролцоо юм уу хяналтын талаар ерөөсөй хоёрхан залтал байдаг. За нэгдүгээрт бол төрийн одоо тухайн банкыг хариуцж байгаа төрийн байгууллагын өгсөн одоо захиалга гэдэг юм уу зааврын дагуу хэн шалгалтыг явуулна. За тэгээ хэн шалгалтынхаа үр тайланг бол тухайн одоо төрийн байгууллагад өгж яана л гэсэн л ийм л зохицуулт байдаг. Тэгэхээр бол хөгжлийн банкны дотоод үйл ажиллагаа хүнд ямар хэмжээтэй, ямар хувийн хүүтэй, ямар салбарт юм уу, хувийн салбар, улсын салбарт ингэж олох талаар бол Төв банкнаас бол оролцоод байх ийм зохицуулт угаасаа байхгүй. За тэр хүрээндээ ч гэсэн энэ 2021 оны төгсгөлөөр